бид нийгэмдээ хэрхэн нөлөөлж байна вэ? За энэ сэдвийн хүрээнд та бүхнээс нэг 3 асуулт асуух гэсэн. Нэгдүгээр бид аливаад хөгжил дэвшлийг ярьж гинөө эсвэл хориг садыг илүүтэйгээр бий болгож гинөө. За хоёрдугаарт өдөр тутамдаа нийгэмд оролцохдоо бид нэр эерэг харилцаа хандлагыг эрхэмлэж гинөө. Эсвэл бүдүүлэг үг хэллэж, бусдыгаа доромжилж, сөрөг энергийг илүүтэй татж гинөө гэдгийг та бас өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. За 3-дугаарт нь аливаа нэгэн асуудал боллоо гэхэд түүний шалтгааныг нь олж хараад яаж нэг засаг залруулах вэ гэсэн гарц шийдлийг нь ярьж гинөө. Эсвэл хэн хийсэн бэ гэдгийг нь илүүтэй шүүмжлээд тухайн үйл явцыг ярьж гинөө гэдгийг бид нэр өөрсдөө асуух шаардлагатай байна. За яагаад энэ 3 асуултыг та бүхнээс асууж байна вэ гэхээр нийгмийн хөгжил энэ бидний амьдарч байгаа нийгэм гэдэг бол оролцож байгаа хүн бүрийн нөлөөллөөр бий болж байгаа. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа эргээр нөлөөлж аливаа асуудлын гарц шийдлийг нь хөгжил дэвшлийг нь ярьж илүү эрэг байхыг хичээх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ хүрээнд Архангай аймгийн насан туршийн боловсролын төв бол хувь хүний хөгжлөд дэмжих сургалт нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Тэгээд бичлэгийнхаа төгсгөл та бүхнээс ямар нэгэн байдлаар та хувь хүнийхээ хөгжилд зориулаад өдөрт 30 минутыг зарцуулдаг байгаажээ. Энэ хугацаанд та өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн талаар судалж олж байна. Эсвэл эрхэлж байгаа бизнесийг хэрхэн ахиулах талаар судалж олж байна. Эсвэл нийгмийн ёс зүй, хэм хэмжээ, харилцаа хандлагын талаар судалж болж байна. Ямар тач хувь хүний хөгжилдөө 30 минутыг зарцуулаарай гэж уриалъя.